Сайн амнахаа энэ удаагийн хамжлагээр дөнгөж саяхан Netflix дээр гарсан The Eight Show хэмээх нэртэй солонгосын нэгэн сонирхолтой зурлалыг ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ удаагийн хамжлагтай маань намайг сэргээж онцгой болгодог Bacchus Carbonate-тэй хамтран ажиллаж байна. Bacchus брендийн шинэ өг төрөх шин төрөл буюу газтай energy drink хүн орхитой зүгийн балын нарилгатай эрүүл бөгөөд хамгийн сайн сэргээх тул бүгд өдрийн турш эрч хүчтэй байлгана. Чамайг сэргээж онцгой болгох Bacchus Carbonate-тэй. Миний хажуугаар гитэж намайг сотет let me carry erotic гэж дууч with Harry Bacchus Carbonate. Додны найзтай л өөртөөлж хамаг мөнгө алдаа зогсохгүй 900 саяын өрөнд орсон жинсүү маань цаашид яаж ч ажиллаад энэ хөрөө дарах боломжгүй гэж үзээд амиа орлох гэж буугаар кино маань эхэлдэг. Яг гүүрэн дээрээс үсрэх гэж байхад нь үл таних нэгэн мессеж бичих болгондоо данс руу 1 сая вон шилжүүлдэг. Ирсэн мессежийг нь уншдал хэрвээ үлдсэн цаг хугацаанд бууж өгөх гэж байгаа юм бол би дэрэг чинь хөдөлтөж авъя. Сонирхож байвал машин цуугаараа гихтээ зэрэгцээд үнэтэй машин хажууд нэрээ зогсдог. Яг ямар учиртайг нь мэдэхгүй ч сонирхолтой санагдаад суудал явсаар байгаад нэгэн нууцлаг газарт ирдэг. Яваад ортол хөнгөй зааланд 20 сая вооны хажууд нэг дугтуй мөн дээрээс 8 ширхэг карт тогтож авдаг. Дугтуй загдлаад уншдал таныг 8 шоунд урж байна. Энэ шоунд авьяас чадвар огт хэрэггүй зөвхөн таны цаг хугацаа байхад л болно. Хоол байраар хангах бөгөөд цаг явах тутамд шагнал нэмэгдэн өгөгдсөн цаг дуусах юм уу оролцогчдын нэг нөхөх юм бол шоу дуусна гэсэн энгийн нөхцөлтэй бөгөөд оролцоос татгалзах юм бол 20 сая воныг аваад явж болно гэж бичсэн байдаг. Манай хүн ихэндээ л over эсвэл хүний наймаа байж магадгүй гэж бодсон ч за ер нь тийм байсан ч яах вэ? Угаасаа л өгөх гэж байсан хүнд алдах юу ах вэ гэж бодоод оролцохоор болдог. Хаалгаар яваад ортол хаасаагүй камераар хүрээлсэн голдоо том цагтаа заал байх бөгөөд яг ард талд нь 8 давхар өрөөнөө тогтож авдаг. Манай хүн аюулгүй үднээс голын тоо олох 3-ыг сугалсан бөгөөд энэ түүний байрлах өрөөний давхар нь олж таардаг. Яваад ортол хоосон өрөөнд дүрм товцос болон шоуны дүрм хүлээж байдаг. За дүрмийг нь тайлбарлах юм бол өрөөнд байх самбар дээр минут тутамд мөнгө орох бөгөөд тухайн мөнгөөрөө хүссэн зүйлээ утасны тусламжтайгаар худалдаж авч болно. Гэхдээ энд зарагдах зүйлс энгийнээс 100 дахин илүү үнэтэй. Мөн дээрээс нь өрөөндөө хөдөлж авсан зүйлээ гадагшаа гаргаж болохгүй зөвхөн өрөөндөө л ашиглана. Гадаа талбайд байх утсаар захиалсан зүйлээ гадаа ашиглаж болно. Хоол усан цаанаасаа бөгөөд шөнийн 12-оос өглөөний 8 хүртэл өрөөнөөсөө гарч болохгүй. Хэрвээ дүрм зөрчих юм бол шагналын мөнгөний тал нь байхгүй болно. За ингээд дүрмтэй танилцаад хувцас өмсдөл 12 цаг болж тоглоом эхэлдэг. Манай хүний дансанд минут тутамд 30 мянган вон орох бөгөөд хоногт 40 гаруй сая вон олно гэхлээр хагасаар орчин болчих юм бол бүх өрнөөсөө гарчих юм байна гэд маш их баярлдаг. Гэхдээ мөнгөийг сайн олж байгаа ч өрөөнд нь нойлоос эхлээд анхан шатны хэрэгцээ байхгүй тул заавалчгүй 100 дахин илүү өндөр үнээр худалдаж авах шаардлага тулгарх бөгөөд манай хүн гороож ор худалдаж авахын оронд хэдэн сонингийн цаас бие засахын тулд нэг ширхэг хоосон сав худалдаж аваад унтаад өгдөг. Өглөө болох үед гадаа талбайд босод оролцогчид цугласан байх бөгөөд энд хэр удахаа мэдэхгүй дээрээс нь гараад угаасаа уулзахгүй учраас зүгээр л өрөөнийхөө дугаараар нэгээ дуутахаар болдог. Гадаа талбайд байх бүх зүйлс манай хэдийн өмссөн дүрм товцос шиг хуурамч бөгөөд яг яагаад гэдгийг нь мэдэхгүй ч том цагны хугацаа ихссэн байгааг анзаардаг. Мөн дээрээс нь бөөндөө ярилцаж байгаа цагны доорх утсаар худалдан авалт хийгээд үзтэл төлбөр нь цагнаас хасагдах бөгөөд 1 минут нь 2500 вон орчим байгааг мэдэж авдаг. Уг нь эндээс юм худалдаж авбал нэлийн боломжийн байгаа ч хамгийн гол нь цаг багассаар агаад тэг болчих юм бол тэмцээн дуусаад манай хэд олигтой мөнгө олж чадахгүй учраас эндээс юм худалдаж авахдаа маш болгоомжтойгоор яг шаардлагатай зүйлсээ л худалдаж авахар болдог. Нэлийн харилцсны эцэс дөрөөнд ч тэр гадаа талбайд ч нойл байхгүй учраас анхан шатны хэрэгцээгээ хангахаар бүгдээрээ санал нэгдэж нойлын цаас болон хувийн худалдаж авдаг. За ингээд багч гисэн тоглоомны дүрмтэй танилцаад нойлын асуудлаач шийдсэний дараагаар манай хэд өлсөж эхлэх бөгөөд хоол яагаад ирэхгүй байгаа гайхацгаахад 8 давхрын эмэгтэй хоол лифтээр ирсэн ш та хэд аваагүй мө гэж хэлдэг. 12 хоол 12 ус лифтээр нь ирсэн бөгөөд өөрт нь л ирсэн гэж бодоод хоолнуудаас нь амсаад усаар нь усанд орчихсон байдаг. Одоо ингээд бодсон чинь хүн болгон хувааж авах ёстой байсан юм шиг байна. Гэхдээ өрөөнөөсөө юм гаргаж болохгүй болохоор яахаа мэдэхгүй байна гэж хэлдэг. Үнийг сонссон 7 номер тэгвэл лифтийг ашиглаад бүгдээрээ хоол авч болох байх. Гэхдээ эхний өдөр учраас хэрэг хоол ирснийг мэдхийн тулд танаа өрөөнд орж шалгамаар байна гэх бөгөөд үнийг нь ч 8 номер зөвшөөрдөг. Өрөөнд нь ортол баахан эд зүйлээр дүүрсэн нэлээд том өрөө байгаа зогсохгүй нэмэгдэж буй мөнгөний хэмжээ ч гэсэн хамаагүй их байгааг олж мэдснээр эхний ангиман дуустдаг. 2 дугаар ангиман 8 давхрын оролцогчийн танилцуулгаар эхэлдэг. Танилцуулагч гэжтэй өмнөх түүхийг нь бол харуулдаггүй. Гэхдээ хувь хүний зан ашиг нь бол тодорхойлж болохоор байдаг.
Ирээдүйд огт санаа зовдоггүй, зөвхөн одоогоор амьдардаг, орон ертөнд зөвхөн өөрийнх нь л төлөө оршин байгаа мэт огт алдаж үзээгүй, алдсан ч түүндээ харамсдаггүй, үргэлжил ялагч байсан юм шиг амьдардаг бардам өөртөө итгэлтэй нэгэн. Өнгөцгөн дүгнүүл зүгээр л азтай болохоор ингэж яз жаргалтай амьдарсаар ирсэн мэт боловч кар цуглахдаа зүгээр л хэнэггүй царайлаа тоолж байгаад рандомор соголж байгаа мэт харагдавч дахин оролцсоор байгаад заавал 8 дээр тааруулаад сонгож байгаагаас нарах юм бол зүгээр л нэг азамт найдсан хэнэггүй нөхөр биш харин ч эсэргээрээ өөрөө энэ боломжуудыг бий болгодог ухаалаг нэгэн гэдэг нь харагддаг. Мэдээж түүний өрөө бусны адил хоосон байсан бөгөөд олсон мөнгөө юунд ч санаа зовлгүй зарцуулж чаддаг нэгэн болохоор босод шиг татганалгүй одоо цагтаа жаргалтай авахын тулд бүгдийг нь өрөөд өөртөө тухтай өрөөг бий болгосон байдаг. Танилцуулга дууссан учраас буцаад үйл явдал руугаа оръё. Манай хэд 8 номерын өрөөнд орж ирснээр хүн болгоны минутанд олох мөнгө ялгаатай буюу давхар ахих тусам олох мөнгө нь ихсэж байгааг мэдэж авдаг. Нэг давхрын залуу 10,000-ыг олдог бол давхар ахих тусам багаар нэмэгцээр байгаад 8 давхрын эмэгтэй 340,000-ыг олж байдаг. Хүн болгоны олох мөнгөний хэмжээ ялгаатай учраас бага мөнгө олж байгаа хэдийд гомдолтой байсан ч бүгдээрээ л ингэж мөнгө олдог гэдгийг мэдлгүй рандомор сонгосон учраас яалтай билээгээд гомдлохоо олцгоодог. Үүний дараагаар гол зорилго болоо хоолоо лифтээр явуулж болж байгааг мэдэх бөгөөд 12 хоол байгаа учраас нэг аваад үлдсэн 4 хоолоо тэнцүү угааж идэхэр олцгоодог. Хоолоо идэж дуусчаад гараад иртэл 8 давхрын эмэгтэй заалны цагийг бүгдийг нь ашиглаад өөртөө баахан хувцас судалтад авчихсан байдаг. Өрөөндөө хөдөлтөж авсан хувцснуудаа гадаа өмсөж болохгүй болохоор гадаад албаагаас хөдөлтөд авчихлаа гэж зогсож байдаг. Яаж цагаа нэмэх талаар хинч мэдэж амжаагүй байхад бүх цагийг нь үрээд хэдхэн минут үлдээчихсэн учраас бүгдээрээ түн рүү оролтол та нар цагаа яаж нэмэх талаар одоо хүртэл мэдээгүй байгаа мó наад шатаар ч дээшээ доошоо гүглээр нэмэгдэж байна лээ шүү гэж хэлдэг. Цаг нь дуусахад хэдхэн минут үлдчихсэн учраас юу ч бодлогүй бүгдээрээ шатаар дээш доош гүөх бөгөөд яг цаг дуусахын өмнөхөн 24 цаг нэмэгдээд ороод ирдэг. Ингэснээр 8 давхрын эмэгтэй ачаар хүндсэн цагаа яаж нэмэх аргыг олж мэддэг. Үүний дараагаар цагаа дуусгахгүй тул бүгд өдөр болгон шатаар гүйж энерги их зарцуулахын хэрээр өдөрт нэг бүтэн нэг хагас хоол идэж байгаа нь хангалтгүй санагдаж эхэлдэг. Тиймээс 8 хүнээ A, B гэсэн 2 баг хуваагаад нэг өдрөөр ээлжид шатаар гүйхээр болдог. Мэдээ шатаар гүйж байгаа баг нь тэр өдрөө 2 бүтэн хоол идэнэ. Амарж байгаа баг нь энерги зарцуулахгүй учраас нэг л хоол идэнэ. Уг нь дэжгүй санаа байсан ч нэг давхрын залуу хүл мөтэй учраас сайн гүйж чадахгүй ч бүтэн хоол идэж байгаа нь зарим хүмүүс таалагдахгүй байж таарад зарим нь түүнийг өмөрөөд дотроо баггүй анхааралтай давдаг. Мэдээж өөрөөс нь болоод ийм дохгүй нөхцөл байдал үүсэж байгааг зүгээр хараад суулгүй өөрийнхөө чадах зүйлээрээ бусдад тус болохоор шийддэг. Өрөөнүүдэд 0 байхгүй учраас бохируудаа өрөөндөө хатгалж байгаа бөгөөд тэр бохироо лифтээр над руу явуулчих сайн гүйж чадахгүй ч ядаж бохирыг чинь өрөөндөө хатгаж туслахыг их санаа гаргах бөгөөд хүн болгонд энэ санаанд таалагдсанаар буцаад өөр амьсгал дээрдэж эхэлдэг. Шатаар гүйснээр эхэндээ цаг сайн нэмэгдэж байсан ч багаар багассаар агаад сүүлдээ бараг нэмэгдэхэ болчихдог. Цаг нэмэгдэхгүй байсаар хэдхэн минут үлдчихсэн болохоор баг гэж хуваагдalгүй бөөндөө цагаа нэмэхээр сандралтаад гүйж байтал 4 давхрын эмэгтэй таталтайгоо тунчдаг. Яаралтай таталтын эсрэг юм уухгүй бол үхлийн аюултайгээд үлдсэн цагаараа ийм авах гэтэл 6 давхрын залуу хайрын цагийг дуусгах гэж байна. Наадах чинь удахгүй зүгээр олчихно. Тиймээс зүгээр л байж вэ гэж орж ирэх бөгөөд бусд нь үнийг нь эсэргүүцээд зарим нь салах гэж үзээд гурвалжин дөрвөлжин зодон болдог. Гэхдээ л бөөндөө нийлж байгаа 6 номерыг дарж аваад имийг захиалж чадах бөгөөд яг үнтэй зэрэгцээд цаг нь нэлээд их хэмжээгээр нэмэгдэчихдэг. Хин шатаар гүгөөгүй байхад юу болоод цаг нэмэгдчихв гэсэн чинь яг үнэндээ шатаар гүхээр цаг нэмэгдэх биш энд байгаа хүмүүс сонирхолтой зүйл хийх юм бол цаг нэмэгдэж байсан юм байна лээ. Мөнгөний төлөө хүмүүс шатаар гүйж байгаа нь ихэнтэй сонирхолтой байсан болохоор цаг нэмэгдэж байсан ч өдөр болгон нэг зүйлээ үзээд ирэхлээр сонирхолгүй санагдаад цаг нэмэгдэхээ болсон байдаг. Гэхдээ дөнгөж саяны дотор халалцсан нь сонирхолтой санагдсан болохоор цаг нь дахиад нэмэгдсэн болж таардаг. Яг л стрим рүү сонирхолтой зүйл үзүүлээд хариуд нь шагнал олгож донешн авдагтай адилхан зарчмаар ажиллаж байгаа гэдгийг мэдснээр 2 дугаар анги маань дуусдаг. Цуврал маань нийтдээ 8 ангитай бөгөөд 3 хэсэг болгоод чадлаараа урдан оруулаад дуусгая гэж бодож байна. За тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн минутаа дараараа дараах хэвчлэгээр уулзлаа. Түр баяртай.